Эрхэм хүндэт ард иргэдээ та бүхний энэ үдшийн гэгээн амгалан айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одноо. Шилрэн шовторч буй 2010 оны улмөр тодхон байна. 2010 он Монгол төмний шинэ сонголт ардчилсан хувьсгалын 20 жилийн оогоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн олд амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна. 2010 онд олон монгол хүн улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжил төв нэмрээ оруулах шинэ боломжууд нэгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхан олон гайхамшигт амжилт бахархлыг бүтээж чадлаа. Монголын ард түмний бүтээсэн уламжилт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийд ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ. Монгол хүн бүр эрхэндээ эд баялагтай эзэн байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялагаас хөв хүртэх, баялагаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодтой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд бодит үйлдвэрлэл бүтээмжид зарцуулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь мөнгийг авахтаа биш, зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх их усүр бий болгоход л байдаг. Иргэн таны ухаалаг шийдлээс өөрийнт нь болон гэр бүл, өөр дотны тань амьдрал, ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна. 2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шудраг ус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас ч, амьдралын хатуугаас ч бид авах сургамж авч, алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой. Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг, өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүх дойнууд тохиох, гүн хүндэтгэл, бахархал бэлгэдлийн жил юм а. Монгол түмэн мянгаар тоологдох, төрт ёсныхоо болон 100 дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудаа золгож байна. Түүхийн сайнч, муунч бидний багшуулдаг. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чаднаа. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархал түүх үргэлжлэн бүтэх болно. Ирэх онд Монголын ард түмэн сар бүхнээсээ ангиж ирж, сайн бүхнлүү тэмүүлсэн он болоосоо гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачлага өрнөж, Монгол хүмүүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий. Азай буурал ахмадуудаа алаг бяцхан өрстэй Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргье. 2 оны зааг дээр шинэ хүн өлгийдэж байгаа их баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар алав хааж байгаа цэрэг дайчдаа шинэ оны мэнд хүргье. Малчид тариаланчид, багш эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаанч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргье. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалan шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн өрөөё. Өөрийн улс орон, байгууллага төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд манай улсыг дэмжин тусалж
хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг халуун мэнд хүргье. Та бүхнийг эдээний дээж сүүгээ барихыг хүсье. Эдээний дээж цай ундаага гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ёроол хэлж, хайр талархлаа илэрхийлж, шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайнны ёроол дүүрэн ухтахыг та бүхнээс хүсье. Миний Монгол мөнхөд оршихуул тугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.